Бид талархалтай залбирах тухай үзэж байгаа. Тэгээ бид ягаад 5 хуралтай бүтээгдсэн юм? За тэгээд солонгийн 7 өнг ямар учиртай юм? Бидний биеийн 7 чакра байдаг гэсэн энэ зарчим дээр ингээд төшөглөж явж байгаа. Өнөөдөр бид 5 дахь өдрийн залбирал тэгэхээр урд замаа шагдар ноёны цэрэг хатан цэрэг гэсэн энэ цэнхэр өнгөн дээр яваач. Өнөөдрийн хичээлийн дэвсгэр өнгөл цэнхэр байх болно. За бурхны байр сууриас харцгаая гэж. Амч нь ямар байх вэ? Яаков номны 4:14-р ишлэл. За бид бодитоор нь биш харин өөрийн бодлоор аливаа зүйлсийг хардаг гэж Анисниан хэлжээ. За номыг зохиогч нь биш бидний амьдралын талаарх үзэл бодол амьдралыг минь бүтээдэг. Амьдралыг хэрхэн тодорхойлсноос шалтгаалan бидний хувь зээ шийдэгдэнэ. Бидний хувийн үзэл бодол маань зугаа цагаа юунд зарцуулах, мөнгөө хэрхэн зарцуулах, авьяасаа хэрхэн ашиглах, харилцаандаа хэрэг үнцэнтэй хандах зэрэгт нөлөөлдөг. Бусдыг таньж мэдэх хамгийн сайн арга бол та амьдралыг юу гэж боддог вэ гэж асуух юм. Энэ асуултанд бид маш олон янзын хариулт сонсох болно. Амьдрал бол цирк, минжүүлсэн талбай, хөх луун галт тэрэг, онцгой таавар, симфон, аялал, бүжиг гэх мэтээр хариулахыг би сонсож байсан. Мөн зарим хүмүүс амьдрал бол морин тойрвол юм, өсдөг бас урууддаг. Тэгээд байнга эргэж тойроод л байдаг. Амьдрал бол 10 араатай боловч нэг ч удаа араагаа сольж үзээгүй дугуйтай адил юм. Амьдрал бол хөзөр, зөвхөн өөрт байгаа хөзрөөр л тоглох хэрэгтэй ч гэж хэлдэг. Харин хэрвээ би та өөрийнхөө амьдралыг зургаар хэрхэн илэрхийлэх вэ гэж асуувал танд хамгийн түрүүнд юу бодогдох вэ? Хамгийн түрүүнд танд дүрслэгдсэн тэр төрх бод ухамсартай ч ухамсаргүй ч таны дотроо бодож явдаг амьдралын талаарх үзэл бодол ч юм. Энэ бол таны амьдралын одоо хэрхэн үргэлжиж байгаа мөн та амьдралаас юу хүсэж мөрөөддгийг чинь илтгэн харуулах таны зураг мөн. Хүмүүс хувцаслалт, гоё чимэглэл, унаа машин, өсний засал, хувийн машиндаа наадаг зураг бас биеийн шивээс зэрэгээр амьдралынхаа дүр төрхийг илэрхийлдэг. Хэдийгээр та үгээр гадагш гарган илэрхийлдэггүй ч гэсэн дотоод сэтгэлдээ хадгалдаг амьдралын дүр төрх чинь таны амьдрал бодож байснаас ч илүү нөлөөж таныг итгэж найддаг, таны зүйл ертөнцийг үзэх үзэл, хүмүүстэй харилцаа, зорилт, түнчлэн аль нь илүү чухал болохыг шийддэг. Жишээ нь та хэрвээ амьдралыг үдэшлэг гэж боддог бол таны хувьд хамгийн өндөр үнэлдэг зүйл чинь зугаа цэнгэл бөгөөд хэрвээ та амьдралыг гүйлтийн уралдаан гэж үздэг бол таны амьдралын хувьд хамгийн чухал зүйл бол хурд байх ба та эцэст үргэлж цаг хугацаанд хөөгдөж амьдрах болно. Хэрвээ та амьдралыг марафон гүйлт гэж боддог бол та амьдралдаа төвчээрийг чухалжиж, хэрвээ та амьдралыг дайн юм тоглоом гэж боддог бол таны хувьд ялалт хамгийн чухал байр эзлэнэ. Та амьдралыг юу гэж үздэг вэ? Магадгүй таны амьдралд ямар нэгэн буруу дүр төрхөөр үргэлжилж байж ч болох юм. Бурхан таны бүтээсэн зорилгод нийцхийн тулд та нэгэн хэв загварт баригдсан бодол санаагаа орхиж Библиэд батлан хэлж байгаа амьдралын дүр төрхийг мэдэх хэрэгтэй. Библиэд ингэж хэлжээ. Энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байх тун тэгвэл Бурхны сайн тааламж төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно. Ром номны 12-ийн 2-р ишлэл. Бурхны хүсдэг амьдралын дүр төрхийг Библиэд 3 янзаар зүйрлэн хэлсэн байдаг. Амьдрал бол сорилт, итгэмжлэгдсэн зүйл, төр хугацаагаар даатгагдсан үүрэг даалгавар юм. Энэ 3 зорилгод чиглэх нь амьдралын суурь юм а. Юуны өмнө энэ бүлэгт эхний 2 хэвш маягийн талаар үзэж, дараагийн бүлэгт 3 дахь хэв маягийн талаар авч үзье. За нэгдүгээрх нь энэ дэлхий дээрх амьдрал бол сорилт юм. Библиэд амьдралын талаар олон удаа зөвлөж хэлсэн байдаг. Бурхан хүмүүсийн мөн чанар, итгэл, дуулууртай байдал, хайр, мөн үнэнч цэвэр байдлын талаар үргэлж сордог. Библиэд net 200 удаа сорилт, уруу таталт, шалгалт гэсэн үг гардаг. Жишээлбэл Бурхан Авраамыг ганцуугаа өргөл болгон өрг хэмээн сорж, Яаковыг эхнэр авахын тулд олон жил ажилуулан сордог. Адам Ева хоёр уруу таталтад автахдахгүй байж чадаагүй. Мөн Давид ч бас сайн
маш олон шалгалтад унсан. Гэсэн ч Библиэд Йосеф, Рут, Эстер, Даниэл шиг сорилтыг давж чадсан хүмүүсийн жишээ их байдаг юм. Үүний зан чанар сорилтоор шинжлэгдэн сайжирдаг. Амьдрал тэр чигээрээ сорилт байдаг. Бид үргэлж соригдож байдаг. Бурхан бидний хүн, асуудал, амжилт, зөрчилдөөн, зүй бус явдал зэргээр шалгаад зогсохгүй бүр цаашид бол цаг агаарыг хүртэл хэрхэн хүлээж авчиг байнга ажиглан харж байдаг. Тэрч байтугай бусдын төлөө хаалга нээж өг, зам дээр байгаа хог төв, дэлгүүрийн худалдагчид эсвэл гоанзны ажилтнтай хэрхэн харьцаж байгаа зэрэг бидний аар саар гэж бодон үл анзаардаг зүйл хүртэл анхаарал хандуулж ямар үйл хөдлөл хийж байгааг шинжин харж байдаг. Бурхны бидэнд өгсөн сорилт бүрийг бид мэдэж чадахгүй ч Библиэд үндэслэж хэдэн талаас нь таамаглах боломжтой. Бидний амьдралд гарч байгаа чухал өөрчлөлтүүд, хойшлуулсан амлал, шийдэгдэх боломжгүй асуудал, хариу аваагүй залбирал, утга учиргүй шүүмжлэл, мөн ойлгоход хэцүү эмгэнэлт үйл явдал зэргээр соригдож, асуудалтай холбогдуулан миний итгэлийн хэмжээ, эзэмшиж байгаа зүйлсийг хэрхэн ашиглаж байгаагаар миний хүсэл эрмэлзлийн хэмжүүр бас хүмүүстэй харилцах харилцаагаар дамжуулан миний хайрын дүр төрх соригддаг гэдгийг мэдэж болно. Бид амьдралдаа Бурхан байгаа гэдгийг мэдэрч чадахгүй үед ямархуу хандлага гаргах нь хамгийн чухал сорилтуудын нэг юм. Библиэд ингэж хэлжээ. Хизкиягийн зүрх сэтгэл байсан бүхнийг мэдэж түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцааранган орхисон юм а. Шастрын дэд номны 32-ын 31-р ишлэл. Хизкия өдөр тутам Бурхантай сайн харилцаатай байсан ч Бурхан түүний амьдралын хамгийн чухал үед түүнийг ганцааранган орхижээ. Тэгээ Бурхан тэр хугацаанд Хизкиягийн мөн чанарыг сорж сул талыг нь илрүүлснээр түүнд бүр их зүйл хариуцуулж болтол нь түүнийг дасгалжуулжээ. Амьдрал бол сорилт гэж ойлгосон цагт бид амьдрал чухал биш юм нэгч байхгүй гэдгийг мэдэж авна. Өчүүхэн бага ажиллаж байсан бидний мөн чанарт маш чухлаар нөлөөлдөг. Өдөр бүхэн чухал бөгөөд агшин бүр мөн чанараа шинчилж хайрыг хэрэгжүүлж Бурхан түшиглэн өөрийн боломж олгодог. Зарим үед бид соригдож байгаагаа сайн мэдэгч зарим үед огт мэдрэхгүй өнгөрдөг. Гэвч сорилт бүр бидэнд үрд мөнх нөлөөлж байдаг. Ивэдэр дүүрэн Бурхан бидний амьдралынхаа сорилт бүрийг даван туулахыг хүсдэг учраас бидэнд учирсан сорилтыг дийлж чадахгүйц ивэлийг бидэнд зөвшөөрч юм. Библиэд ингэж хэлжээ. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл. Бурхан итгэмжтэй. Тэр та нарыг хэрээс чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдгүй. Харин дааж гарахын тулд сорилттой хамт мөн гарцыгч буу болгодог. Тиймд хайртууд минь ээ, шүтэн шүтлэхээс зайл. 1-р Коринт номны 10-13 дугаар ишлэлээр ингэж хэлжээ. Бид сорилтыг даван туулах бүр Бурхан өөрөө хараад бидэнд мөнх амьд өгөх шагналыг бэлдэж байдаг. Яаков ингэж хэлжээ. Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтөөе. Учир нь тэр шалгуулчхаад өөрийг нь хайрлах ёстод эзний амласан амийн тэтмийг хүлээн авна. Яаков 1-р 1:12 дугаар ишлэл. Хэвлэгдсэн зүйл юм а. За энэ бол Библийн зааж өгдөг амьдралын талаар 2 дахь зөвлөл юм. Энэ газар дэлхий дээрх цаг хугацаа бидний хүч оюун ухааны чадвар боломж харилцаа мөн нөөц бололцоо бол Бурхан бидэнд сайн хамгаалж хариуцж байгаараа гэж тэр хугацаанд даатгсан бэлэг юм. Бид бол Бурханы бидэнд итгэмжлэн даатгсан зүйлийг хариуцж байгаа даамал юм а. Энэ даамал гэсэн ойлголт нь Бурхан бол энэ дэлхийд бүх юмсыг эзэн гэсэн ойлголтоос эхэлдэг. Библиэд ингэж хэлжээ. Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн ертөнц хийгээд түүнд оршигчд эзнийх нь юм а. Дуулал номны 10:24-ийн 1-р ишлэл.
Үүнийг сайтар нэгтэлж бодвол энэ газартаа бидний төр байрлахад бидэнд өөрийн гэсэн зүйл юу ч байхгүй бөгөөд биднийг энд байх хугацаанд Бурхан төр зээлдүүлсэн гэж ойлгож байна. Бидний эзэмшиж байгаа бүх зүйл биднийг төрөхөөс өмнө Бурханых байсан бөгөөд биднийг өгсөний дараа Бурхан өөр хүнд дахин зээлдүүлнэ. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд амьдрахдаа эзэмшиж байгаа зүйлсээ бид төр хугацаагаар л хэрэглэж байна гэсэн үг юм. Бурхан Адам, Еваг бүтээгээд тэдэнд өөрийн бүтээсэн бусад бүх зүйлийг даатгаж Бурханы хөрөнгийг хариуцах даамал бол томилжээ. Библиэд ингэж хэлсэн байдаг. Бурхан тэднийг адислаж тэдэнд өсөн нэмэгдэж өнөр өтгөн болж газар дэлхийг дүүргэн газрыг эзэмш далайн загас огторгон шууд тэгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдаг. Эхлэл номны 1:28. Бурхан анх хүнд энэ дэлхий дээрх Бурханы эзэмшлийн зүйлсийг хамгаалж хариуцуулах үүргийг өгсөн. Энэ үүрэг нь нэг ч удаа солигдож байгаагүй бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ нь бидний зорилгын нэг болох ёстой. Бидний эзэмсэж байгаа бүх зүйлсийг Бурхан бидэнд итгэмжлэн даатгсан учраас бид сайн хариуцах ёстой. Библиэд ингэж хэлжээ. Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэг үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрах нь вэ? 1-р Коринт номны 4-7 дугаар ишлэл. Хэдэн жилийн өмнө нэгэн гэр бүл эхнэр бид хоёрт амралтаараа хэрэглээрээ хэмээн хаваан арал дээр үзэсгэлэнтэй байшингаа зээлдүүлсэн юм. Энэ нь халаас нэмгэн бидний тун сайхан боломжтой. Өөрсдийн юм шиг хэрэглэр гэж өгсөн учраас бид усан самтанд таавараас илж хөрөгчнөөс нь дуртай юм авч хідэн алчуур аяг тавгийг санаа зовдгүй эргэлж өргөн том орондоо үсэд цогцсон юм аа. Гэхдээ бид амралтынхаа турш үндэ биднийх биш болохоор эвдэд цүтгэхгүй сайн хэрэглэх ёстой гэдгийг мэдэж илээ. Өөрөөр хэлбэл бид та нарт тэр бүгнийг эзэмшээгүй ч гэсэн сайн хэрэглэж цагийг сайхан өнгөрөөсөн юм. Бид ерөнхийдөө эзэмшүүгүй зүйлээ харж хандахгүй гэж ярьдаг ч гэсэн Христэд итгэж хүмүүс Бурханы эзэмшлийн зүйл болохоор бид өөрийн бүх чадлаараа харж хандах хэрэгтэй гэсэн амьдралдаа арай өндөр шаардлага тавих хэрэгтэй. Ярууд итгэмжтэй байж үүнийг өөрсдөө харуулж чадах ёстой. 1-р Коринт номны 4:2 дугаар ишлэл. Есүс бидний амьдрал бол Бурханы итгэмжид өгсөн зүйлгээ даамлын хувьд бид ямар хариуцлагатай байх талаарч хэлдэг байсан. Жишээ нь талантын тухай ярихдаа нэгэн удалдаас явахдаа боолгодоо өмч хөрөнгө даатгдаг. Тэр тав нөгөөд нь хоёр өөр нэгэнд нэг талантыг тус бүрдэн чадварын дагуу өгчээ. Тэгэд аянд гарчин 5 талант авсан тэр дараа явж түүгээрээ хөдөлтөйгээ 5-ыг нэмж бол үүний нэгэ адил 2 тэр мөн 2-ыг нэмж болж харин нэгийг авсан явж газар руу хад эзнийхээ мөнгөний нууж удаа хугацааны дараа үнийг цаас нарын эзэрж тэдэнтэй холбоо тоотоо бодож гин 5 талант авсан нэрэд эзэн та надад 5 талант өгсөн би 5 талант нэмж олсон гэв. Эзэн түүнд сайн байна итгэмж сайн зарч мөн чи цөө юмд итгэмжтэй байсан тул чамд хийг хариуцуулъя. Эзнээвхэ баяр баясгаланд ор гэжээ. Эзнийхээ юмсыг хэр сайн зохицуулсан талаараа дүгнэж түүнтэй тогшин шагналыг он. Энэ бидний хийж байгаа бүх зүйл түүн дотроос зүгээр нэг гэр орны ажилч байсан мөнхийн нөлөөг үзүүлнэгдээ илэрхийлж байгаа юм аа. Бид бүх ажил үнэн ч итгэмжтэй сайн хандвал Бурхан өөрийн мөнхийн улсад 3 янзын шагнал өгнө. Эхнийх нь бид Бурханаас магтаалыг сонсно. Бурхан маш сайн байна гэж хэлэх болно. Дараа нь бид тушаал дэвшиж мөнхийн улсад илүү их юмыг хариуцуулна. Тэгээд сүүл Бурхантай хамт баярлан цэнгэр нааш ирээд эзнийхээ баяр хөөргөө болж ихэнх хүмүүс мөнгө бол сорилт төдийгүй Бурханы даатгах гэсэн зүйл гэдгийг ойлгодог. Бурхан бидэнд мөнгөөр дамжуулан Бурхан түшиглэх байдлыг зааж өгдөг ч гэсэн олон хүмүүс мөнгө хамгийн том сорилт болдог. Бурхан биднийг өөрт нь хэр түшиглэхийг сорихын тулд бидний мөнгөө хэрхэн зарцуулж байгааг ажиглан анхаарч байдаг. Библиэд ингэж хэлсэн. Иймээс хэрв та нар шудраг бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нар жинхэнэ баялагыг даатгах вүлээ? Лук номны 16:11. Бурхан бидэнд ихийг даатгах тусмаа ихийг харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх зэрэг үйлдэл нэг нь багхан хүртэнэ. Хэнд их өгөгдсөн байна түүнээс ихийг шаардна. Хэнд их даалгагдсан байна түүнээс илүү ихийг нэхнэ. За миний амьдралын зорилго бол бодож тунгаая. Дараагийнхаар энэ талаар бид чөлөөт ярилцлага хийх болно. Тэгээд залбирал 7 дугаар өдөр рүү орно.